Амралтын өдрийн мэндийг хүргэе үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлгийн үр дүнгийн дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. За нэвтрүүлгийн уран бүтээлчид та амьдралаа өөрчлөмөр өнөө зорилттой төслийг амжилттай эхлүүлж дуусгасан. Мөрөөдлийн нэвтрүүлэгтээ аддиктологийн эмнэлэг нийгэм хамгааллын тусгай төв хамтарч ажилласан. За нэвтрүүлгийн оролцогчтой 14 хоногийн эмчилгээнд хамруулж аддиктологийн эмнэлэгтээ хэвтүүлээд гаргасан. За үүнээс хойш 7 сар өнгөрсөн байна. За үзэгчид маань энэ хүмүүс маань буцаад арх уусан болов амьдрал нь яаж өөрчлөгдсөн бол гэд үр дүнгийн нэвтрүүлгээ хүлээж байгаа. Тэгэхээр бид нар энэ удаадаа үр дүнгээр Батбаярхыг онцолж байна. Батбаярхын хувьд хавар сургууль багшаар ажилд орсон. За мэдээж өөрийнх нь мэргэжил нь зургийн багш. Тэгэхээр бид ч гэсэндээ холбоотой байгаа анхудаа сургууль дээр нэрж ийн багшаар ажиллаж байгаа. Ямар байгаа бол амьдрал нь яаж өөрчлөгдсөн бол гэдэг бас хүлээлттэй сонирн байна. Ингээ бүгдээрээ хамтдаа тэтгэж орцгоо. Мэргэжлэр боловсролын байгууллагт 12 жил багшийн ажил хийлээ. Тэгээд тэрнээс хойш ховор ажлууд уран бүтээлч өөрийгөө их сайхан гэж бодно, мундаг гэж бодно тийм ээ. Гэж бас нэг шүлэг 10 найраг болтчгэн хажуугаар нь уран зураг хийчин өөрийгөө бүхэл талын боломжтой болцоотой гэж харна. За намайг сайхан хөөргөдөг, хөгжөөдөг хүмүүс гарч ирнэ, хүрээллүүд бий болно. Би тэр арай өөр юм биш үү гэж бодож эхэлнэ. Тэр үеэс нэг архины давалгаа чинь эхэлнэ те. Тэгээ чи баг багаар ааж мааж бар хүнийг ингээ мэрж тасгасаа байгаа сүултээ салж хагцсан аргагүй ингээ хавханд хийчдэг зүйлч бол тийм архилгдаг юм байсан биш үү. Одоо амьдралынхаа сүүлийн 30 жилийг л би архитай үндсэндээ маш ширүү холбож өнгөрүүллээ шүү дээ. Багш минь ээ. За одоо багшаа гэж дуудах нь шүү дээ тий. За удаа уулзсангүй шүү. Сайн уу та? Сайн мань уу. За. Ай бол нүрийн проектор үлдсэн дүүс байна. Төвчээр үлдсэн дүүс байна. Ажил атгалаар үлдсэн дүүс. За хичээлүүдэд эхэлж гэнэ өглөө. Өглөө 8-д хичээл эхэлнэ. Би ерөн тэгэл наашгаа яарал. 7:30 40-д ер нь ирчихэн шүү. Сандруу ихний хичээл ороход. Эхний 1-д 2-3 оролт бол хүүхдүүдтэйгээ бас яахгүй нэг сайхан бие барайл сандраал нэг өөрийгөө жоохон голсгийгээл те би ч одоо тий олон жил багштайг ажиллаагүй. Тэгээд аяндаа нэг хамт олонны нэг гоё хүндлэл хүүхдүүдийн хүндлэж гоё юм байна штэ. Багшаа гэдэг дуудаад энэ сургуулийн хүүхдүүд их гоё. Багшаа гэдэг дуудаад бүгд ингээ мэхийгээ тажгаар өнгөрч байна. Тэр гоё хүндлэлийг аваагүй би ч одоо 20 жил удамжаар явцсан юм штэ. Хэцүү. Тэгээд тэр гоё хүндлэлийг аваад ингээр чин зэрэг бас хүн өөрөө дотроос их гоё болд юм байна. Одоо бол би 9, 10, 11, 12 дөрөв дандаа ахлахынгууд нэг осондоо нэг хөдөлгөөнд багассан, нэг сайхан тогтуухан болцсон насан штэ. Тэгээд хичээл дээр ойлголт нь их гоё. Тэднийг ааж өөртөө татахгүй гэдэг бас нэг багш хүний нэг юм байна штэ. Тэгээд тэрээр харгалж байгаа гоё тогтуун, бие биендээ ойлгоцсон гоё. Ялангуяа 9, 10, 11-р ангид орохгүй би нааш айгуу сайхан хэрэгтэй штэ. Гоё. За хамт олон багш нар маань яаж хүлээж авав? Сайхан хүлээж авсан. Энэ талаар ярих юм байхгүй. Манай хамт олон заавал багш нар ч гэлтгүй одоо үйлчлэгч нар байна. Тэгээд галтгооны хүмүүс байна, жижигрүүд байна. Эдгээр чинь ямар сайхан хүлээж авдаг. Сайн манай багшаа, сайхан амарсан багшаа гэх юм. Би одоо гудамжинд олон жил явсан тийм ээ. Сайхан ингээл ажиллаж гараад ингээд явж исэн. Хүнтэй мэдлэхгүй, хүн намайг тоож мэдлдэггүй, баг хараа цугдаг байсан амьдрал шүү дээ. Тэгэхэд одоо энд ингээд эргээд ороод ирэх зэрэг хүмүүс мэдлж гин, хүндэлж гин, багшаа гэж гин, хүүхдүүд, ажилчид, багш нар хамт олон бүгд их том эерэг сайхан хүлээ авалт болохоор хүн чинь өөр сайхан гэлтэй байна. Би ч гэсэн сая таныг анх гараад ирэхэд л тийм нэг пижак костюм өмссөн. Тэгээл таны нэг инээж байгаа инээд хүртэл бүр нэг цаанаасаа нэг бүр өөрчлөгдсөн харагдаад. Бasta бичиг өмсөөгөө олон жил болсон байна. Эхлээд бас нөгөө өмссөн чи бас үеинд өгөөч юм санагдаад байсан. Тэгээ одоо сайхан тасчих. Тэгээд ер нь сүнхээ барайл ингээ сайхан ингээ болоод ингээ явж явах сайхан байт юм байна. Хүн өөртөө итгэлтэй болж эхэлт юм байна. Би чинь багш хүн шүү дээ гэдэг. Хүүхдүүдтэй яаж харагдах уу, хүнтэй яаж харьцах уу гэдэг харилцаан дээр бас ихлэх хэрэгтэй болд юм байна. Олон жил ингээд янз янзын замаар явцсан хүн чинь цаан харьцаас эвдрэх асуудал байна, үгээрээ нэвтрэлүүд байна. Хүүхдээ хажууд яаж би явж явах уу, яаж хүүхдүүдтэйгээ харьцах уу гэдэг юм дээр бас ажиллах хэрэгтэй болд юм байна. Тэрийг хянах хэрэгтэй болд юм байна. Тийм ээ.
тийм олон зүйл дээр өөрчлөлтүүд орж байгаа, эрэг сайхан өөрчлөлтүүд орж байгаа. Ер нь бол хамт олон гоё хүлээж авсан юм чинь гоё урамтай баг шүү дээ. Намайг айгүй их дэмждэг шүү дээ манай энэ. Ялангуяа манай дүрслэг бүрлэг дизайн технологийн байгалийн ухааны зах хэрэг нэгдлийн хамт олон багш нар байна. Мэдхгүй юмуд надад их байгаа юм чинь. Би ороод аль энийн заагаад энийг хийдэг, аль энэ дээр ингэх хөөхд нэг нь орж ирэл хийгээд хэлээд өгөн заагаад өгөн тэглүүлээд өгөн. Тэгэл цааш нь өөрөө нөгөө бас одоо жоохон ч гэсэн суур байгаа учраас цаашаа ингэ явж боломжтой. Заавал хүлээж авсан хамт олон бол гоё байсан. За энд одоо ямар хичээл орж ин гэсэн төлөвлөгөөн дээр нь би одоо 9, 10, 11, 12 дугаар анги зураг зүүн хичээл хуучнаар ба шугам зурглаж ярьдаг байсан. Тэр хичээлийн бэлтгэл ажил төлөвлөгөөнүүд ингээ явж байгаа. За одоо ингээд чулууны проект, хавтгайн проект, окторгын диаметр, цэгийн проектууд яаж анх байгуулах вэ? 6 сая татгуу проектээр одоо аксонометр проектод яаж дүрслэл зураг зурх уу? Бүхнүүдээ ингээ зураг тэмдэглээл. Цэгээс эхлээ шулуунаас эхлээд хавтгаагаал тэгээд гомтер биетүүдийг дүрслэх анхны аргуудын өмнөх хичээлүүдийн баттгаад ингээл цаашлуулаад явж байна. Ер нь би нэг юм анзаарсан. Би анх багшилж байхдаа ч хүртэл их өндөр шаардлага тавьдаг багш байсан байхгүй юу? Зураасыг яг л ингэж хийнэ. Бэлэмтрийг яг л ингэж гэнэ. Тэгээд ихтэйд би ороод хүүхдүүдийг гэсэн нөгөө хүүхдүүд чинь бас жоохон тийм юу авлаж аваагүй байсан. Тэгээд 2, 3 дахь оролтуудаас эхлээл бид нар яг ингэж хийвэл гоё харагддаг юм шиг гэдгээр нь зүтгэсээр байгаа л яг тэр зураасыг гоё хийлгэдэг болгоол юмд гоё нямба цэгцтэй ханддаг болгоод ингээ хийгээд хүүхдүүд ч өөрсдөө тэр зурган дээрээс урам аваад гоё сайжраад эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэрийг хараад би ч баярлахын хүүхдүүд нь ч гэсэн нөгөө зурсан зургаа хараад би гоё бийцсэн байж тэгээд тэрэндээ урамшихын гоё чиглүүлэлт төхөр нэг хоёр талаас ингээд гоё бие юмд урам гэдэг явахаар хичээл гоё урштай гоё юм. Зураг зурж байгаа юм шиг уран зураг зурж байгаа юм шиг шугам зургийг хийн шүү дээ. Одоо манай хүүхдүүд хийгээд эхэлж байна. Гац нэг жоохон тоцрогцсон хүүхдүүд байдаг тэднэртэй бас нэмээд тусдан даалгараагүй ингээд явчихна. Тэгээд зургийн зүүн хичээл гэдэг нь заавал зүгээр шугам зургийн хичээлийг шугам бариад гоё зураг зурхтай гол нь биш цаагуур нь бас юу өгөх вэ гэвэл хийж байгаа ажилтай хүн нямба нягт цэвэр ханддаг болох. Төвтрийн хуудсан дээр байгаа зураг зөв гоё ингээд цэвэрхэн хийгээд гоё хийчихэрэй гэдэг нь дараагийн ажилд нь амьдралд нь юмд зэгцтэй нямба цэвэрхэн ханддаг болох дадал суулгаал явж байна л гэсэн үг байхгүй тийм ээ. Тэгээд тийм юм давхар хийж байгаа. За тэгвэл аль хэдийн ажилдаа шумбаад орцсон бүр өстө боцорч байгаа юм байна. Ажиллагаа амтанд орцсон гоё. Одоо 10 сараас гараад дүрслэг урлагийн дугуйлан биас хүүхдүүдэд сонгож шилж аваа. Тийм тэгээд дээр миний нэг бодол бол одоо нэг уран бичлэг каллиграфи хийдэг хүн тэрүүгээрээ бас дагнсан гэдэг үг сонгож аммаар 10 сараас дугуйлангууд гişээлж эхэлнэ. Тэгэх юм бол одоо энэ өрөөгөө би ингээд хүүхдүүдийн бүтээлээр уран бичлэгээр уран зургаар ингээд чимэглээ дахиад шинжилгээд өөрчлөөд тогтчуулаад бас нэг уран зургийн гоё багш байсан хүн багш хүн ирсний хувьд хүүхдүүдийн бүтээлийг гаргаад ингээ гоё иймэр зураг зүйн хичээлдэрч хүүхдүүд бүтээл хийх боломжтой болчихсон шүү дээ. Зүгээр төвтөдөр зураад байхаас илүү тэрнийхээ бит болгоод ингээд гоё бодож юмлаа гаргаад ив. Тийм бодол юм их бай. За хичээл харахаас гадна бас сургууль дээрээ зураг бүтээл хийж гэнэ үү? Би сургуулийн удирдлагууд ярьсан багш нартай ярьсан. Одоо үүдний хэсэг байна. Сургуулийн менежер гэсгүүд байна. Тэгээд давхрууд байна. Сургуулийн маань 50 жилийн хойш болох гэж байгаа төрөндөө холбогдуулаад чимэглэл юм хийх ажлууд өргөд санаанд явагдаж байгаа. Сайхан би сургуулийн захиралтай уулзсан үүдний хэсгийг нэг цэцгэн хийгээр чимэглэе. Амьд цэцэг тариа цэцгүүдээрээ баг нэг гоё өнгийн солиод уран бүтээл гаргадаг. Өнгийн солигдож яадаг тийм юм хий ярилцсан байж байгаа. Цэцэг ургуулаад тэрийг өнгийн солиод үг болгож хөргөдөг. Зураг болгоод хөргөждөг. Нэг цэцэг байнг ингээд байгаад байхгүйгээр өнгийн цэцгнүүд тариад өнгийн цэцгнүүдээ сөөлжүүлээд зураг болгох хөдөлгөөд байна л гэсэн үг байхгүй. Тийм ханы чимбэл үүтэнд хийх гэдэг, зарим байнгуудад хийх гэдэг тодорхой санаагаа гаргацсан явж байгаа. Тэгэхээр байгуулаад энэ дээр бол проект байгаа бол ойгоо хийсэн байсан даа. Тэгэхээр юм ихтэй байгуулсан байгаа юм. Нарийн хаад байна. Үүсэл хэмжээний дагуу юуны проект ихтэй проект хатууны проект байгуулсан. Работы дураас хийдсэн маш хөвгөл дараа хийсэн байна. Дараа үлцэг өргөл зураад тодруулалтыг нэмж тодруулж байна. Хэмжээний зураас бол бас хөвгөө бүтгэн хийж байгаа хэцүү. Гурваны хэцүү зөвхөн. Асуух үедээ бас асуугаад яваа. Сайн байна уу? Нэвтрүүлгээс явж гин. Орч багшаа. За. Тэгээд наваа зураг болохгүй. Наваа зургийг өөр юм. За бид Батбаяр багшилж байгаа сургуулийн захиралтай уулзж байна. Юун төрөнд нөхцөл байдлыг ойлгоод
Батбаяр хаяг бас ажилд авахыг зөвшөөрсөн танд бас талархаж байна. Баярлалаа. Зүгээр яг хөө зүгээр хүний амьдрал чинь янз бүр шүү дээ. Ямар ч амьдралыг туулна, ямар ч шалтгаан байсан байж болно, хүн алдаж онож болно. Гэхдээ их сургууль төгсчихсөн яг мэрэгжлийн ур чадвар сайтай тэр багшийн толгойд байгаа мэдлэг бол бидэнд хэрэгтэй шүү дээ. Тэр хүүхдүүдэд амжуулах хэрэгтэй. Багшийг авсан гол шалтгаан бол өөрийнх нь тэр ур чадварын асуудал байсан. Тэгээд бас тэр хүнд алдаж онож болно, урам хэрэгтэй байх гэж бодсон. Манай хамт олон сайхан хэмжүүлж авч байгаа. Сайхан нийгэмшиж байгаа, төлөвшөж байгаа. Тэр хүний өөрийнх нь үндсэн зурах, бичих, сийлэх тэр ур чадварууд дээр үеийн 90-ад оны нэг боловсролын хүнд хэцүү болчаагүй үеийн боловсролын багш үлдэгдэг тэр үнд зүйл тогтолцоон дээр боловсруулж олж авсан тэр сайхан мэдлэг нь бас тэр хүнтэйгээ зүг явж болохгүй шүү дээ. Тэрийг хүүхдүүдэд өсвөр хойч үедээ үлдээх ёстой гэж гол барьсан зарчим бол энэ. Гэхдээ мэдээж хүний алдаан дээр нь түлхээд байхаас илүү алдаагаа засчий гэж хичээж байгаа тэр нэг хүсэл мөрөөдөл нь энэ сургуульд орох нэг тийм гол шалгуур болсон болов уу гэж боддгийг. Тэгээ мэдээж 10-20 жил ажилласаа завсардсан хүн, алдаж онж авсан хүн, сүүлийн мэдээлэл технологийн асуудлууд, сургуулийн хөтөлбөрийн өөрчлөлт, хүүхдүүд эцэг эхчүүдийн харилцаа зан үйлийн ялгаа энэ төргээд хүндрэл бэрхшээлүүд байгаа бах. Тэгээд хамт ажиллаж байгаа багш нар нь сайхан дэмжиж байгаа. Өөрөө бас хичээж байгаа. Тэгээд энэ хүн сайхан ингийн сайхан амьдралдаа орох юм бол сайхан л байна. Олон жил багшлаа ажилласаа бол төсөөрсөн байгаа тий. Тэгэхээр анзаарэгдэж байгаа хүндрэлүүд гарч ийн уу яаж байна? За компьютераа сахаас өсвөлээд л асуудал гарна шүү дээ. Тэр энтрийг бол манай цуг ажиллаж байгаа багш нар бол юмыг хүлээж авах чадвар, сурах чадвар маш сайн юм аа. Маш хурдан хугацаанд хүлээгээд авч байна. Систем дээр янз бүрийн ажиллах нөгөө эрчээ оруулахаас өсвөлээл дээрээс нь өөрийнхөө бэлтгэсэн хичээлийн контентуудыг оруулах, даалгавраа оруулах, тэр лөө хандж байгаа хандлтуудыг тоолох, дүн байгаа шивхээс өсвөлээл яг үннийг хэлэхэд бол 20 жилийн хугацаанд гарсан дэвшлийг хурдан хугацаанд хүлээж авч байгаа л гэсэн тийм л дүгнэлттэй байгаа цуг ажиллаж байгаа багш нар илүү сайн байна. Нэвтрүүлгийн уран бүтээлчид, эмнэлгийнхэн, нийгэм хамгааллын тусгай төвийнхэн дээр нэмэгдээд танай байгууллага нэмэгдээд ингээд олон байгууллагын, олон хүмүүсийн одоо сэтгэл хичээл зүтгэл байна. Дээр нь Батбаяр ах өөрөө бас нөгөө эзэн хичээл заяачих хэрэгтэй гэдэг тий. Энэ арх гэдэг чинь өөрөө өвчин шүү дээ. Тэгэхээр зэрэг хүмүүс чинь нэг энэ архиудаг хүмүүст хандж байгаа хандлага нь ингээд нэг айгүй ад үзэгдээд янз бүрийн байдлаар тэгэл хүнд хэцүүгээр л хороод дуусгаж шít. Гэтэл ямар нэгэн байдлаар нэг 20 тавдар тусцсан хүн чинь ах トゥ нар нь туслаад дэмжээл байр саваа хүртэл зарж байгаа л гадаад руу хэмжлүүлээл ингээл яваад тэгэл эцсийн хүртэл явдаг үстэй. Гэтэл архиудаг архины хамааралтай хүн дээр яаж асуудалд ханддаг вэ гэхээр зэрэг яг адилхан өвчин тусчаад байгаа тохиолдолд тэгэл гэр орносоо хөөгдөх маягтай ингээд л хороог дуусгадаг байхгүй. Тэгэхээр зэрэг энийг яг тэр өвчин гэдэг өнцгөөс нь хараад ойлгох юм бол буцаад хүн болгож төлөвшөд айгу хэрэгтэй зүйл. Тэрэнд би хайр дутдаг гэж боддоо шүү дээ. Тэнд ганцаардсан байдаг. Тэр хүний бодож байгаа бодол нь бол магадгүй хайртай хүмүүсийн төлөө эндүүгээ бариад шараа тайлах гээд гэрээсээ гартдаг байхгүй юу? Тэр хүн өөрөө амьдрал нь яг шаардаад амьдрал нь дуусчих гээд байгаа тэрийг бие организмаараа мэдэрж байгаа хүн чинь би энэ хороогоос явчих юм бол миний хажууд байгаа хамгийн хайртай хүмүүс яана гэж бодоод амьд үлдэхийн төлөө хийж байгаа тэр тэмцлийг нь хажууд нь байгаа хайртай хүмүүс нь огт ойлгохгүй ингээ гуулаа хэдлээ юм болгоо хийлээгээл ингээл ад үзэгдээл ингээл тэр амьдрал нь ингээл улам уруудах зам руугаа явцдаг учраас энэ хүнд хайр хэрэгтэй байсан юм болоо гэж бодож байгаа. Хүнд ер нь хайр л дутдаа шүү дээ. Тэгэхээр зэрэг хин ч гэсэн тэр өөрийнх нь тухайн өвчнийх нь онцлог сэтгэл зүйн эмгэг гэдэг талаас нь хараад ингээд тэр хүнд ингээд нэг дутагдаад байгаа зүйлийг нөхчих талаас нь аль аль талаасаа бид бүгдээрээ хамтраа зүтгэж юм бол энэ хүн сайхан
хүн болж буцаад төлөвч чадна гэж бодож байгаа. Хэрвээ энэ нэг айтайхан болчих юм бол тэр миний нэг хүсээд байгаа тэр хичнээн Батбаярын өөрийнх нь толгойд багшийн их сургуулийн олгосон мэдлэгч гэсэн тэнд байгаа мэдлэг нь хувь хүнийх биш. Тэр чинь улсын баялаг байхгүй, нийгмийн баялаг. Тэр баялагийг хүүхдүүдэд хүргэнэ гэдэг чинь хамгийн тийм миний зүгээр захирлын хувьд бодоод байгаа юм тэрл гэж би бодоод байгаа юм л да. Тэгэхээр зэрэг биднүүд ямар нэгэн байдлаар анчаа үзэх талаасаа биш, тэр хүний хувийн сэтгэл зүйн онцлогийг нь ойлгох нь айгүй чухал болов. Тэгээд багшид бол нэг ингээд нэг энийг уухгүйгээр нэг амьдрчихсан гэсэн нэг яг жинхэнэ нэг хүсэл мөрөөдөл өөрт нь байгаа юм байна л гэж анзаарсан учраас бид бол итгэсэн л дээ. Энэ хүн ингээд алдаж онж явсан буцаад нэг багшаа хийх гээд ингээд зүтгэж байгаа та бүхэн туслаараа дэмжээрэй гэд нийтийн өмнө хилцэн учраас манай багш нар бол тухайн багшийг маш сайн ойлгодог, хүлээж авдаг. Тэгээ хамгийн гол нь төрөл өрөө туслаад байхаар багшийн өөрийнх нь юм хүлээж авах чадвар нь өндөр байна гэж багш нар яриад байгаа байхгүй. Тэр сүүлийн мэдээлэл технологийн шинэ ололтуудыг гаршуулж авах, тэрийг хичээл сургалтанд угаасаа хэрэглээд явж байгаа юм би хэрэглэх тал дээр их сайн байна гэж харж байгаа. Тэгээд бас багшийн ажлаа хийхээс гадна тэр өөртөө ур чадваруудаа энэ сургуулийн төлөө, хүүхдийн төлөө зориулаасаа би гэж хүсэж байгаа. Эх жил манай сургуулийн 50 жилийн ой болно. Энэ ой огцон ажлын хүрээнд энэ сургуулийн өнгө үзмжийг сайжруулах, сургуулийн орчныг сайжруулах, зураг хөргөөр чимэх, баримлаар хийх, сэлбэр юмараа гоёх, дээрээс нь эко орчин бүрдүүлэх чиглэлээр захиралтайгаа тохирсон, ярьсан тийм зүйлүүд бол байгаа. Та ч өөрөө одоо хичнээн шавтай. Зөндөш саахан зураад шавнэр байна. За одоо манай дулгамсрын гэдэг нэг эмэгтэй шав байна. Амар жаргалаа байна. Ер нь олон саахан шавнэр байна. Тэнд бол их тааралдана. Би чинь дунд сургуульд авч төсөл урлагийн дугуйлан гэдгийг маш хичээлүүлдэг байлаа. Миний шавнараас чинь энэ тентгийн уралдаа тэмцээнүүд ороод дандаа шагналуудыг төгөөл аваад гардаг. Тэгэхээр манай удирдлагууд наддаг сайн байсан. Манай Батбаяр багшийн шавнар энэ тэндэд уралдаад очисон бол ямар ч зүйл медаль аваад хүрээд ирдээ шүү гэдэг юм байсан. Ингээд өргөн дороосоо сайхан тодруулаад болдог юм шүү дээ. Тодруулалтын зураасаа гэхдээ зөөлөн болтой арандаа ашиглаарай. Өргөн зураас гэхдээ. Байгуулалтын зураасыг хатуу болтой арандаагаар байгуулалтаа юу бүтгэн болтой зураас. Тэгээ Батбаяр багш маань түрүү жил 25 оны 4 сард манад хичээл заахаар орж ирсэн. Би тэг төлөө аваад хамтран ажиллаж байгаа. За багш маань анх ирээд ямар хуу байв, хэр дасан зогсож байна. Яг анх ирэхэд бол хичээл нас мэдэхгүй чадахгүй зүйлүүд их бэрхшээлүүд зөндөө байсан л да. Нэлээ олон жил багшлаагүй багш ирсэн. Тэгээ одоо бол ер нь цахим хөтөлбөр, цахим хичээлүүд, одоо цахим сайтууд дээр хичээлээ байршуулах энэ төр гээд одоо нэлээд хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйлүүд зөндөө байсан. Тэгээ манай багш давгүй бас суралцаад дагаад хийгээд биднийг одоо дагаал хийгээд хар болчих юм байна гэсэн итгэл дүүр ирсэн. Тэгэл ажиллаад байгаа тий. Зураг зүйн чиглэлдээ бол манай багш бол чадвартай. Бас дөрслөг урлагийн одоо өөрийнх нь давуу талыг ашиглаад бас дөрслөг урлагийн чиглэлээр хүүхдүүдийг дугуйлангаар хичээллүүлээд уралдаан тэмцээнд оруулна гэж багштай итгэж найдаж байгаа. За тэгээд игнэндээ оруулаад манай багшд сайн туслаарай. Тэгин бид нар бол хамтдаа одоо яг л энэ судалгааны яаж заах вэ? Одоо яаж энэ хичээлийг заавал өөр өгөөжтэй байх уу? Яаж хүүхдэд хүргэх үү? Энэ чиглэлээр бол хамтраад ажиллаж байгаа. Мэдээж 20 жил одоо багшлаагүй хүн гэдэг бол ажил мэргэжлийн хувьд бол мэдээ мартагдсан зүйл байгаа бах. Гэхдээ Батбаяр багшийн хувьд бол өмнө нь бол сурч мэрсэн зүйл сайтай учраас эсэргээгээд явах маш их боломжтой, авиач чадвар нэлээд сайтай, тийм нөөц боловсон өндөртэй ийм багш байна гэж би харсан. Чадах бахаа гэж би бодож байгаа. Тоочж байгаа. Энд ирээд би Тийм юм. цаг хугацааг ашиглаад яг хуу ямар гоё эхэлж байгаа юм. Ерөнхий юуных нь дээрэн дээврийн бүсгүй гэдэг нэртэй. Ямар гоё.
бас мань мэттэг амьдрахын одоо адилхан гудамжаар амьдрдаг, дээвэр дээр амьдрдаг архины хамралтай бүсгүй байгаа байхгүй юу. Тэгээ тэрний туулсан амьдрал гудамжинд яаж амьдарч ирсэн тухай дундаа тэгээд хайр сэтгэлтэй яаж учрав, тэр хүний тэр хайр сэтгэл яаж өөрчлөв, тэгээд тэр архины тэр асуудлаа яаж өөрөө шийдвэрлэв, тэр хооронд тохиолдож ирсэн саад бэрхшээл зовлон тухайн бүсгүй яаж туулж гарав гэдгийг л ерөнхийд нь илэрхийлж гарах зорилготойгоор энэ 14 хоногт нэг тууш бичээ дуусгач гэсэн зорилго тавиад одоо ингэж бичээд явж энэ. Okay. So, my name is намайг Мартина Клант гэдэг. Би Герман улсаас ирсэн. Би бол одоо SES expert гэдэг Германы ахмад мэрэгчлэлтний холбооны одоо ийм зөвлөх мэрэгчлэлтэй хүн байгаа. Донтолтын чиглэлээр ажилладаг клиникийн сэтгэл зүйч хүн байгаа. Тэгээ энэ SES expert гэдэг Германы энэ байгууллага маань болохоор засгийн газрын байгууллага байдаг. Тэгээ энэ байгууллага руу болвол UB клиник гэдэг донтолтын чиглэлээр ажилладаг эмнэлэг хүсэлт гаргасны дагуу Монголд одоо богино хугацаагаар ирээд донтолтын эмч мэрэгчлэлтнүүд, сэтгцэн эмчт нар, сэтгэл засалчдыг одоо когнитив зан үйлийг өөрчлөх интервенц гэдэг чиглэлээр энэ эмчилгээний загварчлалыг одоо донтолтын эмчилгээнд хэрхэн яаж хэрэглэх вэ гэдэг чиглэлээр мэрэгчлэлтнүүдийг чадваржуулах сургалтыг хийх, бас клиникийн дадлага одоо сургалтуудыг явуулах чиглэлээр одоо энэ зөвлөх үйлчилгээгээ явуулж байна. what happened? Энэ жил та нөгөө 2 сард энд эмнэлэгт ирэхэд нэг 14 хоног эмчлэгдсэн ба штэ тий. Тэр үеэр одоо танд ямар процесс болсон бэ? Ямар одоо зүйл одоо өөрчлөлт авчирсан бэ гэж. Эхнээд амьд живж байгаа эхний хугацаанд бол мэдээж яг архиа болох зогсоох тийм ээ бол найдвар бол төрж байгаа үл да. Явцын дунд сэтгэл зүйн заслын хичээл ороод баг хамт олон дотроо ороод ирэхээр бас арай өөрчлөлт орж ирсэн. Энэс өөр нь олдох боломжтой юм байна тийм ээ. Хамт олон дотор байвал сэтгэл зүйн ялангуяа сэтгэл зүйн заслаар юм бол эндээс холдох хүн дээрх боломж байд юм байна гэдгийг мэдж авсан даа. So after this 14 Тасаа эмчилгээний дараа сэтгэл заслын эмчилгээнд ороод тэгээ бас нөгөө үйтингийн тэгээ ойролцоо бас түүхтэй хүмүүс бас эргээр тань нөлөөлсөн мэт. stay sober. Тэмээт бид нар угаасаа л адилхан нэг юм асуудалтай байгаа улсууд тэгээ хоорондоо ярилцсан эмчилгээний дараа эргээд бас тогтмол цагт эмч нартайгаа сэтгэл зүйн хүмүүстэйгээ уулзсан хоорондоо бас өөрсдийнхөө сэтгэл санаа явж байгаа өөрчлөлтүүдийг ярилцсан. Энэ бол бидний нөгөө дотор сэтгэл зүйн өөрчлөлтөнд маш эргээр нөлөөлдөг боломжтой гэсэн үг л дээ. So you were encouraged to Тэгэхээр танд бол нөгөө үе тэнгийн тэгээд нөгөө ойрхон ижлэхэн асуудалтай хүмүүсийн одоо тэр эерэг үлгэр жишээ танд нэлээд түлхэж зүгсэн байна гэж харж байна тийм ээ. Хоорондоо тогтмол уулздаг, өөрсдийнхөө өөрчлөлтүүдийг ярьдаг, өмнө гарсан алдаанууд, ийм алдаанууд байсан. Одоо ийм өөрчлөлт орж ийн гэдэг нэг ижил зовлонгоо, нэг ижил асуудлаа ингээд тойр суугаад ярилцсана гэдэг нь бидний өөрчлөлтөнд маш том дэмжлэг нөлөө болдог. Тэгээд эргэн тойрны баг хамт олонны бас үйлчлэл нөлөөнүүд бас их байдаг. Эерэг харилцаа нөлөөнүүдийн өөрчлөлт маш их нөлөөлдөг байна гэдгийг бол ойлгож олж харсан тийм. So if I put all things together. Тэгээд таны одоо яг энэ 7-8 сар одоо ингээ огт уухгүй байгаа. Эрүүл байгаад бол маш олон одоо зүйлүүд нөлөөлсөн байна тий. Нэгдүгээрт нь бол танд нөгөө энэ бүлгийн уулзалт бол маш том дэмжлэг болсон байна. Тэгээ бүлгийн уулзалтын үеэр нөгөө сэтгэл зүйчид тий нийгмийн ажилтнууд энэ уулзалтыг чиглүүлж байгаа дэмжиж байгаа энэ багийнхан бас том нөлөө үзүүлсэн байна. За дээрэс нь ажлын байран дээр нь бол бас хамт ажиллагчдын сэтгэл зүйн хувьд бол маш том дэм үзүүлж исэн. Энэ бүхэн маань одоо таныг сэтгэл зүйн хувьд доктортой байж дээрэс нь одоо архихгүй эрүүл амьдралыг үргэлжлүүлэх боломжийг олгосон байна гэж харж байна. Stabilizes you that you can stay sober. If you have a relapse one day, just За тэгэхээр нийгэм хамгааллын тусгай төвд одоо сэтгэл зүйчээр ажилладаг хүн одоо бүх хүмүүсийнхаа сэтгэл зүй ямар байна, энэ яг уух хандлагатай байна уу гэдгийг л одоо бүгдийг мэдж байгаа гэсэн үг шүү дээ тий. Анх эрэхт нь Батбаяр ах одоо ямар хуу байдалтай ирж ирсэн, хэдэн жилийн өмнө ирж ирсэн. Батбаяр анх бол манай байгууллагата 2011 онд ирсэн бүртгэл байт юм билээ. Тэгээд сүүлд
24 оноос хойш бид Батбаяртай ажиллаж байна. Ер нь бол Батбаярын сэтгэл зүйн онцлогийн тухайд бол ер нь дотгошоо чиглэсэн маш одоо IQ өндөртэй, фантаст сэтгэлгээтэй ийм хүн байгаа. Энэ төсөл эхлэхээс өмнө болохоор манай байгууллага сэтгэл зүйн үйлчилгээндээ үнэлгээ хийгдсэн байгаа энэ хүмүүстэрээ бүгдэн дээр нь яг одоо одоогийн байдлын сэтгэл зүйн одоо ямар байна те бид энэ хүн дээрээ хэрхэн яаж ажиллах вэ гэдэг дээр тэгээд анхны сэтгэл зүйн үнэлгээнд дээр бол Батбаяр маань одоо сэтгэл готрол хөнгөн төвшний мөн одоо сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар нь сул гэж гарсан байгаа. За тэгээд өөртөө итгэл нь одоо буурсан, сэтгэл зүйн байдал нь одоо тэнцвэргүй гэсэн ийм үнэлгээнүүд гарсан байгаа. За тэгээд бид ингээд төлөвлөгөөний дагуу бид хамтарч ажиллаад Батбаяр дээр яг одоогийн нөхцөл байдлын үнэлгээгээр бол сэтгэл зүйн нөхцөл байдлын үнэлгээгээр бол Батбаяр сэтгэл хөдлөлөө зохицуулж чаддаг болсон, өөртөө дүгнэлт хийдэг, сэтгэл зүйн байдал нь тэнцвэртэй. За ирээдүйдээ итгэх итгэл нь өссөн, өөртөө итгэх өссөн ийм байдалтай байгаа. Ер нь цаашдаа ирээдүг бол тодорхойлсон. Одоо ирээдүйдээ төлөвлөлт хийж алхамаар ингээд урагшилж байгаа байдлууд бол сэтгэл зүйн үйлчилгээний үр дүнд бол гарсан байна. За манай оролцогч Батбаяр ахын бүтээл гэж сая сонслоо тий. Тий, өрөөний хамгийн одоо гангараа гэхүүт иргэн үйлчлүүлэгчийн маань бүтээл одоо өрөөний маань ингээ хойморт заларсан. Энэ залуу маань их мундаг л да төрөлхтний хөтөлбөрийн сургууль төгссөн. Тэгээд гарын уртаа масс авиастай ийм одоо залуу байдаг. Тэгээд энэ залуу маань бас байгууллагатай ийм Монгол улсын төрийн дуулалтыг энэ өөрөө яг одоо монголчгээр бичиж ингэж бас байгууллагатай бэлэг болгож ингээд өгсөн. Тэгээ энэ бол одоо чачин эрх болгонд л одоо хилж тайлбарлаж манай иргэний бүтээл гэж бахархаж ярьдаг. Тэгээ өнгөрсөн жил би бас нэг орон гэргүй иргэдийн ажилдаг байгууллагуудтай уулзах нэг тийм боломж надад бас олдоод Финланд улсад бас чочилсон өнгөрсөн 8 сард Финланд айлд санамсаргүй зочилсон чинь манай Батбаярын одоо монголчгээр бичсэн юм бүтээл ингээд бас байж байгааг гэрт нь өлгцэн байгааг хараад үнэхээр одоо баярлсан. Тэг үйлчлүүлэгчийн маань бүтээл тий алс хол тэр оронд ингээд байж гэн гэдэг бол одоо бас үнэхээр бахархах хэвээр юм зүйл юм аа л гэж ингээд бас харсан. Тэг энэ бол миний одоо өрөөний хамгийн гоё тий авчирсан шагналуудаас маань одоо илүү байгууллагад авчирсан шагналуудаас маань илүү үнцэнтэй юм бас гоё бүтээл. Мөрөөдлийн нэвтрүүлэгт 2023 онд танихаас бас 4 оролцогч авч ирсэн тий. За энэ жил бас 4 оролцогч авсан. Тэгэхээр хүмүүс маань бас яг нийгэмшээд бас эхнээсээ тусдаа гараад бидний хийсэн ажил үр дүнгээ өгөөд явж байгаа шүү дээ. Тийм үнэхээр нөгөө баяртай байгаа. Энэ хамтын ажиллагаанд бол үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Тэгээд технологийн төв бол нөгөө яг хордлого, тайлах, донтолт талаас нь одоо ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын хувьд ажиллаж байгаа. Бид нар бол одоо эмчилгээнд ороод гараад ирсэн хүнтэй сэтгэл зүйн зөвлөгөө, босод одоо төрийн үйлчилгээнд холбох, за нийгэмшүүлэгтэн дэмжлэг үзүүлэх, ар гэртэй холбоо харилцаа тогтоох, ойлголцлын одоо нэмэгдүүлэгч гэдэг юм уу гэдэг талаас нь нөгөө чиг үүргийнхаа хүрээнд бас ажиллаж байгаа. За мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгийн одоо багийнхан маань бол ер нь яг манай энэ орон гэргүй иргэдийн талаарх нийгэмд хүмүүс одоо маш их ялгарлал ихтэй л дээ. Ягаад эдрийг одоо хооллолтгийн ундалтгийн ягаад байрлуулдгийн ч Монгол улсын нэг иргэн учраас бид нар бас тэр хүний амь нас тий чухал учраас арчилсан нийгэмд хүний эрхийг дээдэлдэг улс орнд бид нар амьдарч байгаа учраас тэр хүний хамгаалах нь бол Монгол улсын бас үүрэг нийслэлийн ч үүрэг тэр утгаараа бид нар энэ үүргийг хэрэгжүүлж байгаа. Тэгээ энэ одоо нөгөө ялгуурлалын эсрэг энэ хүмүүс ч нас ингээд бүгдээрээ нийгмээрээ дашраараа ингээд адлаад байх юм бол яаж өсөж өндөх юм, яаж бие дааж амьдрал одоо төхнүүлж чадах юм, яаж сэтгэл үнэмшил, урам зориг нь одоо дэвчих юм, тэгэхээр тийм боломжгүй. Тэгээ тийм учраас нөгөө энэ ялгуурлалын эсрэг бас энэ буруу ташаа ойлголттой байдаг хүмүүсийг бас зөв ойлголттой болгоход нь энэ нэвтрүүлгийн багийнхаа манаас их гол одоо үүрэг гүйцэтгэж байгаа гэж бас ингээд харж байгаа. Тэгээ бид нар ер нь бол яг энэ салбарт одоо 20 ангиас суллагдсан хүүхдийн хасрамжийн газраас насанд хүрсэн хаана л хин л одоо авах боломжгүй бүх хүн манай дээр одоо ирж байгаа. Тэгээд яг энэ хүмүүстэй ажиллана гэдэг бол тийм ч одоо амар ажил биш. Гэхдээ яг нийгэмшээд гараад бие дагаад амьдралаа төхнүүлээд гэр бүлээ зохиогоод үр хөвгттэй болоод явж байгаа хүмүүсээ харахаараа энэ салбарт ажиллаж байгаагийнхаа утга учирыг илүү мэддэг. Тэгээд нийгэмшүүлж гаргана гэдэг бол бидний хувьд том одоо бас одоо баг баяр гэж одоо хэлж болох юм ажиллагаа. Тэгээд энэ төслийн хэмжээнд хамрагдсан 4 хүнээс маань эхний нэг хүн маань бол одоо сарын өмнө байна уу да би даасан амьдралаа төхнүүлнэ гэдэг албаас ороос ингээ байрнаасаа гараад явсан байгаа. Тэгээд тэр хүн маань бас
иргэдийн одоо бүлгийн ажил хийгээд нийгэмд тусдаа бас хөдөлмөр хийгээд одоо гудамжинд тий бусдынхаа одоо хүүхдүүдийг хичээл сургуультай явах тэр зам яг хавийг цэвэрлээд гудамж талбай гууж алганы хогийг бас ингэж цэвэрлээд тэр хийж байгаа ажиллаараа бас нэлээд их урам зоригтой ихтгэл найдвараа хөндөөлгөж ингээд нөгөө нэг гарсан. Тэгээд маш их бас сэтгэл хангалуун байгаа. Тэгээд дараагийн төсөл хамрагдсан нэг хүнээ бас бид нар өөрсдөө ажилд бас авсан байгаа. Тэр хүн манад бас ажиллаж байгаа. Тэгээ маш доктортой сэтгэл санааны хувьд ч гэсэндээ яг донтолтынхаа талаас ч гэсэн өөрийгөө одоо бүрэн хичээж, дайчилж их сайн бас ажиллаж байгаа. Манай бас сайн ажилтнуудын маш хариуцлагатай ажилтнуудын нэг болоод бас ингээд ажиллаж байгаа. За тэгээд нөгөө хоёр хүний тухайд ч гэсэндээ ер нь бол дор бүрнээл ингээд хичээгээл өөрийнхөө урдаа байгаа асуудлуудыг даван туулаад тэгээл ингээд явж байна. Энэ бол яалтчгүй бидний хамтын бас ингээд одоо ажил. Тэгээ ер нь яг энэ хүмүүсийг нийгэмшүүлээд гаргана гэдэг бол ганцхан манай байгууллагын бас юм ажил бас биш байдаг. Энэ олон талт хамтын ажиллагаа, олон хүний сэтгэл шингэж ийж энэ бас хүмүүс маань нийгэмдэр итгэл нэмшилтэй болж ийж ингэж бие дааж гардаг байгаа. Их сэтгэл хангалуун байгаа хүмүүсээ нийгэмшээд гарах гэж байгаад. Танай хамт олонд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд энэ хамтын ажиллагаа маань бас илүү цөөхөн юм бэ гэж бас хүмүүс бодож иж магадгүй. Гэхдээ 4 хүн одоо яг энэ архинасаа татгалзаад амьдралаа төхнүүлэх гээд ингээ хичээгээ явж гин гэдэг бол 4 айлын амьдрал амар амгалан болно гэдэг бол 4 ээж аав айлын ард ээж аав ах トゥ нэр сэтгэл тэнийн гэдэг бол энэ маш том ажиллаа нийгэмд одоо үзүүлж байгаа бидний том одоо өрнөлөө гэж ингэж бас харж байгаа. Тэгээд танаа хамт олонд ч гэсэн энэ ажлыг бас олон нийтэд хүргэж байгаад бас маш их бас баярлалаа. Мэдээж нэг үйлчлүүлэгч иргэд маань өөрсдөө хүлээн зөвшөөрөөд тий нэвтрүүлгээр ингээд ороод олон нийтэд өөрсдөө ингээд харуулахыг тэр удаа хүссэн учраас нэвтрүүлэг бас хийгдэж байгаа учраас хүмүүс манаас зөв ойлгох байхаа гэж ингэж найдаж байгаа. Танаа хамт олонд ч гэсэн ажлын амжилт хүсье. Баярлалаа. Ижигээ нутаглуулахад уулсын оройд айвалзан юугаан би түшихвэ. Ижигээ нутаглуулахад ус мөрөн цалигн юунаас би ундаалах вэ. Гомдоосон олон хоногуд гол гохтон голоон тасартал би харамсаж амьдранаа. Гомдоогүй тэ үрдээ гэж өөрийгөө гаргадна. Гомдсон бол яанам гэж өөртөө харамсан. Тэнгэр урж ниссэн олон шувууд тэгээд явчихсан да миний л ижиг. Халамцуу нүдэнд өргөл залуугаараа харагддаг байсан да миний л ижи. Газар цууртал сэтгэл өмлөөд ганцхан л өдөр яваад өглөөд өгөжл байж л ухаан суух үүлийн үртэй мөн хүүн хэлхэл байсан сайхан үгсэн хэнгтэг цээжиндээ нухаж суун. Ижигээ нутаглуулахад уулсын оройд айвалзан юугаан би түшихвэ. Ижигээ нутаглуулахад ус мөрөн цалигн юунаасаа би ундаалах вэ. Ижигээ нутаглуулахад гэдэг нэг юм шүлэг бичижсэн. Тэгээд амьдралынхаа сүүлчийн замд нүдээ зогсож явах тэгэл хүн ер нь их богинохон бодолтой хүн шттэ. Тэрнээс өмнө нь архиа болчих юмны авда тэр үед бүр л илүү баярлах байсан. Ах дүүстэйгээ нутаг руугаа ярьж гин үү? Та нэг ажилд орсон гэдгийг мэдж байгаа тий. Хамгийн их баяртайгаар хүлээж авсан хүмүүс нь тэд байгаа. Одоо манай энд байдаг нэг хчүүд өргөл наттай холбоотой тэр ихт байна мэдж байгаа. Тэгэл нөгөө ах руугаа хөдөө яриад энэ дураа экспертай ярьсан. Нөгөөч хэрэг ажилд орсон юм шүүгээл. За яаж юм одоо нөгөө юм хэрглэж өгнө яаж ээд данаа чинь чамд олон хүн итгэж байгаа шүү. Олон хүн чамруу харж байгаа шүү. Ээдтэй гэж байгаа сургууль дээр чи гоё ячаараа. Цэвэрчээрээ гэл өөрөө ихчнэр ахнарууд байгаль бөө баяр дээр санаа намарч байгаа байхгүй. Тэгэл намарсан. За одоо ямар ч үсний хамт олон дотор орчих чинь нөгөө хуучин байсан шиг буруу зөвшөл рүү орчихгүй байх гэсэн итгэл байгаа. Гэхдээ юмгаа ч үтгүүчээ болгоомжтой байгаараа чи гэсэн юмыг хэлдэж шүү дээ. Яг одоо нөгөө өмнө хэрэгжилж яхад хүмүүс хамт явж исэн ч юм уу альсвал одоо өөр хүмүүс ч юм уу одоо нэг уучхалтай гэдэг хүндрэлүүд гарч ирж гэнэ үү яаж вэ? Тэрэн дээр одоо яаж хүлээж авч татгалзах чадчихна. За тийм таард. Нэг найз нөхд туцт юм болно тийм бас энэ дээр бол ерөөсөө үгүй гэж хэлсэн дээр үү. Би тэгээд ийм имжлэгэнд явсан, ийм сургуульд суусан, ийм дарж байгаа гэдгийг ихэнх нь мэддэг болсон учраас хандлага нь арай өөр болцсон. Тэрийг мэддэг мөртлөө бас яах вэ нэг одоо ингэчээд маргааш ажилд явж штэ сайхан гэдэг тийм хүмүүс байна. Тийм хүмүүс байна. Би тэгээд өнөөдөр нэг ингэ хэрэглэчээд маргааш ажилдаа явж гэх юм байхгүй штэ сэтгэл зүйн
хэцүү байдаг байхгүй юу? Олон жил харагдсан учраас тийм асуудалтай ерөөсөө үгүй ус хариулдаг бол татгалзах хэрэгтэй. Бол холдох хэрэгтэй. Магадгүй ингээд таныг үзэж байгаа алтарсан хүмүүс байж магадгүй тий. Тэгэхээр тэр хүмүүст бас та өөрөөрөө үлгэрлээд бас ийм байдгийн шүү, гарч болдгийн шүү, ингээд ажилтаа хамт олонтой болдгийн шүү гэдээс тэр хүмүүст хандж хэлвэл. Тийм хамгийн гол нь яг очроо олохгүй, аргаа олохгүй гэдэг дотороо одоо гарч ирсэн болж ирсэн гэж боддог ч гэсэн махан би хүсээ тэрэндээ хөтгөдөж авдаг олон хүмүүс байгаа. Тэгэхээр ийм сургалтанд суугаас гэдэг сургалтанд хамрагдаад эхний ээлжин төрөөгөө зогсоогоод дараа нь би хаагаа тэнхрүүлээ сайхан болгосныхаа дараа тодорхой хэмжээний эрүүл саруул уур амьсгалтай сайхан хамт олон дотор ороод төлөвшөд авах юм бол энэ хэрэглээний татгалзах бүрэн боломжтой. Хамгийн гол нь хамт олоноо зөв сонгох хэрэгтэй. Хамт олонтой өөрийгөө би ийм хэрэглээтэй байсан хүн, би бол ийм аригцсан байсан хүн. Гэхдээ энээсээ би ингэ татгалзаж чадсан. Энэ талбар намайг ингэ дэмжиж өгөөрэй гэдгээ элен талангүй хэлээд ойлгуулсан дээр юм байна лээ. Түүний тэрийг нуугаад юу хэрэгэлдэг байсан юм шиг ингээд яваад байж болохгүй. Тэрийг ил хэлчих юм уу хамт олон чинь дэмжиж өгнө. Ойн хүн ийм байсангүй ийм болж байна. Хөл энэ талаас нь дэмжиж гэдгээр хамт олон чинь дэмжинэ. Тэрийг нууж хааж ерөөсөө болохгүй. Илэрхийлж гаргаад би гармаар байна. Зүгээр болмоор байна. Сайхан баймаар байна гэдгээ хэлээд гэвэл ер нь эргэн тойрныхондоо нууж хэрэггүй хэлээд гарах хэрэгтэй. Би гарах хэрэгтэй байна. Би ийм байсан өнөөс болмоор байна гэдгээ хэлээд зарлаад тугаглаад тэгээд явж ивэл илүү үр дүнтэй юм байна лээ шүү гэдгийг гарах бүрэн боломжтой. Зогсоох боломжтой. Өөрөөс нь зэгчээ зүтгэлийг шаарддаг нь эргэн тойрны хамт олонны хүрээллийг найз нөхдийн гэр бүлийн уур амьсгал бас ч их нөлөөлнө. Тэр бүгдтэйгээ өөрөө л зохицлон байгуулж босгож хүмүүсийг татж харилцаа холбоод орж явах хэрэгтэй байна л. Бүрэн боломжтой л хэлнэ одоо энэ эрхний хэрэглээтэй байгаа залуучуудтай гэлэхгүй тийм ээ. Одоо хичээл норох гэж байна уу? Хичээлтэй дэш хичээлтэй явах гэж байна. За тэгэхээр яг сургуулийн маань гадна талын талбайн зургийг бас бат баярах хийж байгаа юм байна шүү дээ тий. Тэ энэ өнгөрсөн эх жил бол манай сургуулийн 50 жилийн болох юм. Тэгээд энэ уурын зоох маань төвлөгсөн халаалтанд холбогдсон учраас ашиглагдахгүй болсон нийслэлийн засаг дарга Нямбаатар дарга ирж байгаад энийг энэ эцэг эхчүүд зориулсан зохицуулын талбай болгож өгье гэд шийдвэр гаргаад ингээд сайхан ингээд засаад янзалчаад байгаа юм. Тэгэхээр зэрэг энд эцэг эхчүүд машинаа нэг эмх цэгцтэй зураг, эмх цэгцтэйгээр ингээд нэг тавих нэг цагаан шугам татдаг машины зогсоолуудыг хийх ажлыг манай Батбаяр багш маань хэмжээг нь аваад зургийг аваад ингээд цагаан шохоо татаад гэд энэ хичээлээсээ хажуугаар бас энэ сургуулийн эцэг эхчүүдийн машины зогсоолын тогтчлтын асуудал дээр багш маань зургийг харгаад энэ хийх ажлыг би тэр ингээд яриад явж байгаа юм. Батбаяр багш одоо ихтгэл хүлээлгсэн захиралд бас талархлаа илэрхийлэх бах тий. Тэгэлгүй яах вэ? Одоо намайг анх ирэхэд маш сайхан хүлээж авсан. Үнэхээр сайхан хүлээж авсан. Хамт олон захирал удирдлагууд байна. Миний бүх одоо татвартай амьдрал өнгөрсөн бүхнийг мэдчихсэн учраас намайг одоо сайхнаар хүлээж авсан хамт олон маань. Тэгээд одоо их сайхан итгэл найдвар төрж байгаа. Тэгээд энэ сайхан хамт олонны итгэл найдварыг алдахгүй одоо хичээл намайг ажиллаа сайхан хийгээд улам сайхан болно гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд одоо бид багш маань нэг юм даалгавар өгсөн. Одоо энэ талбайнууд дээр машинууд эндээс орж ирээд замын одоо сайхан яг одоо машинууд яаж зөрөх ёстой тэр зөрдөг зам тэмдэглэгнүүдийг хийгээд зогсоолууд тэмдэглээд өгчих юм бол машинууд нь хоорондоо бөглөрөхгүй нэг нэг замыг хаахгүйгээр шийдчих юм бол. Тэгээ тэрийг хийх гээд зураг хэмжээг авцсан байгаа. Одоо ингээд цагаан зураасуудыг татаа тэмдэглээд өгчих юм бол энэ талбай маань цэгцтэй. Тэрийг хийх гээл байж байгаа. За тэгээд багштай захирал багштай маш их баярлалаа. Тэгээд мэдээж Батбаярхыг дэмжиж байгаа, итгэл хүлээлгэж байгаа. Тэгэхээр таны хамт олондоос Батбаярхыг цаашдаа ч гэсэндээ дахиад дэмжээрэй гэж баярлж байгаа хэлье тий. Тий хамт олон болон сайн дэмжиж байгаа, боломжийг олгож байгаа. Тэгээд хувь хүнээс өөрөөс нь хамаарах зүйл юм. Тий тэгээд би бол Батбаярхтай итгэж байгаа. Боломж байгаа. Танай хамт олонч гэсэн баярлалаа. Нэг ч хүн гэсэн ирээдүйг сайхан болгохын төлөө ингээд зорилттой нэвтрүүлэг хийгээд явж байна. Энэ хүн хэрвээ амжилтанд хүрээд хэвээ амьдралдаа сайхан шилжээд явах юм бол бусад хүнд хэцүү амьдарч байгаа аригтаар суугаад орон гэргүй явж байгаа тэр олон хүмүүст бас нэг сайхан амьдрах боломж олдох юм байна. Тийм боломж байгаа юм байна гэсэн итгэл найдварын оч алтан гад суулаараа гэд Батбаяр багштай ирээ даа. цагаан өргөндөө утчин шавда эрт
Эрэдэм хайрдасан орчлон таныхын үдигнэгээр аргудун хүссэд минь жигүүр орвуусан үцэг варсан амьдуурхан үгүйдэн сансан миний багштай Мөрөөдлийн нэвтрүүлэг та амьдралаа өөрчлөмөр энэ зорилттой төслийн үр дүнгийн дугаарыг үзэж та бүхэнд хүргэлээ. За Бахтаярхын тухайд нийслэлийн 67 дугаар сургууль зургийн багшаар ажилд орсон. За тэрээр ажилтай, орлоготой, хамт олонтой болсноор нэвтрүүлгийн зорилго биелэлээ оллоо. Ингээд хамтран ажилласан аддиктологийн эмнэлгийн хамт олон мөн нийгэм хамгааллын тусгай үеийн хамт олондоо чин сэтгэлээсээ талархлаа. Ингээд эх 7 хоногт мэдээж дараагийн үр дүнгийн дугаараар иргэд уулзъя. Түр баяртай.